асуултаа асууж өгөөлээ. За уг төслийг хилцээрийг бол дэмжиж байгаа. За маш олон гишүүд эдийн засгийн байнгын хороо болон сая чуулган дээр бас эгийн голын усан цахилгаан станцын талаар асууж байна. Би бас энэ дээр товч мэдээлэл өгье гэж бодож байна. 24 оны 8 дугаар сард ерөнхий сайдаас надад албан даалгавар өгсөн эгийн голын усан цахилгаан станцын ажлыг одоо эхлүүлэх, за шаардлагатай одоо бэлтгэл ажлыг хангах гэсэн юм үүрэг даалгавар 24 оны 8 дугаар сард өгсөн. За ингээд 24 оны 9 дугаар сараас эхлээд санамж бичиг байгуулах, за энэ бүх хуралдаанууд, хамтарсан экспедицийн ажлууд бол ингээд яг хуваарийн дагуу одоо хийгдэж байгаа. За бас хүмүүсээс нэлээд асуудаг, энэ манай газар нутаг дээр баригдах станц яагаад заавал бид нар Оросын холбооны улстай ингээд хамтарсан ийм баг ажиллах ёстой юм бэ гэд. За энэ дээр бас хэд хэдэн тайлбар өгье. Ер нь энэ хил дамнсан усны асуудал бол зөвхөн нэг орны асуудал биш байдаг. За өөрөө байгаль нуур нь дэлхийн цэнгэг усны 20%-ийг дангаараа бүрдүүлж яадаг ийм одоо чухал асуудал учраас дэлхийн одоо ЮНЕСКО дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг. За тэгэхээр энэ нэгдүгээр одоо асуудал байгаа. Хоёрдугаарт байгаль нуур цутгадаг голуудын одоо 50%-ийг сэлэн мөрөн дангаараа бүрдүүлж идэг учраас одоо яах аргагүй энэ одоо хамтарсан баг одоо гарч ажиллах ийм шаардлага гарсан. За ингээд Оросын холбооны улсын шинжилгээ ухааны академи, манай Монгол улсын шинжилгээ ухааны академиуд бол энэ ажлыг төлгөө гаргаад ингээд ажиллаж байгаа. Сая 7 дугаар хуралдаан хийгдсэн. За энэ 26 онд багтааж энэ байгаль орчны одоо экологийн дүгнэлт бол эцэслэж гарах юм аа. За өмнө нь бол хэд хэдэн хоёр тал ийм зөрүүтэй байр суурьуд байсан. Хоёр талд одоо 60-д оноос хойш маш олон судалгааны ажлууд байсан. Энийг нэгдсэн одоо ийм дүгнэлт гаргах юм байгаа. Тийм учраас энэ нэгдсэн дүгнэлт гаргаад байгаль экологийн наривчлсан одоо нийгэм эдийн засгийн байгаль орчны үнэлгээ гарсны дараа одоо энэ эгийн голын усан цахилгаан станцын одоо яг эхлэх ажиллагаа бол шийдэгдэх юм аа. Тэгэхээр энэ дээр бол манай академийн одоо удирдлагууд, за манай иргэдэл гишүүн бид хэд бол бас улсын хурлын гишүүнийхээ хувьд энэ дээр бас анхаарал тавиад энэ асуудлууд дээр нь ингээд ажиллаж байгаамаа. Өнөөдрийн байдлаар 71 судлаач нийт одоо 80 гаруй одоо шинжилгээ судалгааны ажлуудыг бол эгийн голын одоо усан цахилгаан станц баригдах тэр орчимд бол наривчлаад ингээ хийж байгаа. Бүх одоо багаж хэрэгсэл тэр одоо шаардлагатай төсөв хөрөнгүүдийг бол шийдүүлээд ингээд ажиллаж байгаа гэдэг мэдээллийг өгье.